Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүхэндээ энэ гэгэн өдрийн мэндийг хүргэн мэдчилж байна. Өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизээс зохион байгуулж буй баян үлгийчүүд дуулж байна. Уралдаанд нэвтрүүлэг маань инхүү үргэлжилж байна. 1-р шатны 15 оролцогч өнөөдрийн хүртэл та бүхэндээ 7 хоног бүр өөрсдийнхөө дуулсан сайхан авьяасаа толдуулсан билээ. Өнөөдөр 16 дахь оролцогчоор 1-р шат маань үргэлжилж байна. Тэмцээнийг шүүж буй шүүгчдээ та бүхэндээ дахин танилцуулъя. Хөгжмийн зохиолч Бэлэгт, дуучин Ханаад, яруу найрагч Батсайхан, зангаад шүүгчдээ амжилт хүсье. Өнөөдөр оролцох энэ дугаард оролцох 5 оролцогчоо бүгдээрээ дэмжиж дуу хуурыг бүгдээрээ хамтдаа сонирхцгоё. Эхний оролцогч Гачбаян Төлөвберд Баян Үлгийн аймгийн Булган сумаас оролцож байгаа малчин залуу маань та бүхэндээ авьяасаа дуу хуураа хүрэхэд бэлэн болсон байна. Тайзнаа хүндэлтэйгээр урьж байна. Ассаламу алейкум құрметті көпшілік қауым, сіздерге бүгінгі күннің жалын сәлем жолдайын. Ал өзімді таныстыра кетейін. Мен енді Булган сумының сайқын бағынан келіп тұрмын. Орындайтын әнім Алтынай Ұлықпан Жолдасовтың сөзіне жазылған Ұлықпанның да әні болады. Алатауды айналып, үш аспаны ойланып, әлем бір сәт қалған ай кірпігіне байланып, ей Алтынай,
баярлалаа. Манай хамгийн хол сумаас, Болгон сумаас ирсэн оролцогчдээр шүүгчдийн маань сэтгэлийг сонсъё. За хөгжмийн зохиолч Бэлэгтэй. За сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За дууны маань сэдв ямар агуулмж нь ямар Хайрын тухай доо. хайрын тухай. Тэгээ Казахстаны нэрт продюсер Казахстан улсын урлагийн өсгөлтөн Улхбаан Жолдосов гэж хүний одоо дуу байгаа. Энэ дуу бол одоо яг эстрадын дууны төвшин дээр бол маш хит дуу. Одоо 90-ад оны манай Казах түмэн дотор Казахстан улс дотор бол хамгийн одоо хит болж исэн дуунуудын нэгийг бас анх удаа ийм ардын хэлбэрт, доомбор хэлбэрт одоо оруулж дуулж байгааг бас харж байна. Тэгээд ийм тодтогч хэлэхэд ийм байгаа билгээ. Бас бас солгой юм байна тийм ээ. Бас өрмөц солгой доомбор юм байна шүү дээ. Солгой. Тэгээ солгой төмөр үеиг гээд гитарчин байсан. Тэгээ манай Казахт бас солгой төлөв бэрдгээд доомборчин байгаа. Амжилт хүсье. Мундаг байна. Жохон нэг амсгаагаар явчихгүй яв. Ер нь амсгаан дээр л жохон анхаармаар юм байна да. Тийм. Амсгаан дээрээ л анхаармаар юм байна. За баярлалаа. За хоёр шүүгчд ханаа тогш үг хэлэхгүй юу? За адилхан гэж байна. Бас байхгүй юу? За шүүгчд маань үндсэндээ бэлгээ шүүгчтэй адилхан байгаа юм байна. Ингээд амьсгалын хувьд бол одоо асуудалтай. Гэхдээ дуу сайхан байлаа гэж. Амжилт хүсье. Баярлалаа л үүрдээ. За тийшээ яваа надад за. Дэмжигч Баян-Улгийн аймгийн худалдаа үйлчилгээний Цамгаар өгөөж компани. Дэмгөө байтах бэрагштай дэмдэг. Энэ матам клевверд качбая келе. Болгон сумын сайхан баганан келип турмун. Сумнан мен жаңгыз келген. Және халыганы Алтынай. Андағы және ғашықтық қыз жайлайын ғой. Мен 33 жастамын. Әйел бала шағам бар. Қырда тұрамын. Малшымын. Өте қатты айтылатын ән, дыбысты қысатын. Жылдам айтылатын. Өзі үйшімді ойлап айттым ғой. Әмсіғаңды кең ұстап айтсаң болады деп. Негізі шамамша орындады мен шамам келгенше. Төрешілерді енді болады деп қойып берді ғой. Ол енді мен енді қырдан аймаққа кеп бір 13 күн жүргізгем. Осында жарыс болады дегенде тисап енді. Және киімімді табылғанша дайындап кие салдым. Ал енді осы барлық жарысып жатқан азаматтардың енді аттары бәйгелі болсын, сәттілік тілеймін. Қай-қайсына келе жатқан Наурыз мерекесінде осындай өнерлерін алып шығуды нәсіп етсін деп тілеп отырмын. Жәнегі айтқан айтым бір жауым чай. Дулсын дуу. Алтынай. Дэмжигч хот хоорондын тээврийн Аман автотранс компани. За баярлалаа. Ингээд одоо нэгэнт одоо микрофон маань доомбор тохиргоодтой байгаа учраас дараагийн одоо оролцогч буюу өнөөдрийн одоо Баян гэдэгч дуулж байна уралдааны маань өнөөдрийн нэвтрүүлгийн 2 дахь оролцогч болох Занкийн Баяганат таныг тайзнаа хүндгэлтэйгээр урьж байна. Улаан улс сумаас оролцож байгаа Эрхэм Авьяаста маань ямар дуулахыг үзэгч түмэндээ хүрэхэд бэлэн болж байна. Ингээд тайзнаа Баяганатыг урьж байна. Бахганатыг урьж байна. Тайзнаа. Şarrağı candırgan meclisin gay görkeytip halkın bir kallanmalıdırgan bir saattay öngürse halkıma benim jandırgan kurbu kurgassam mandas bizdeki batını şaldırgan sen belenen bultunda gele ben sala batın bir koydum kaldırgan
теңедім біраз күн алдым бөгедім орта жүздің ішінде ән шырқаған мен едім Сарыарқада сайраңқап Сарыарқада сайраңқап жолмен жая жебедім қартайғанда дүние ай қайдасың абырай демедің Алыңдар жастар батамды сендерге тусын көшкен күн кәрілер бесіктер бетеп жастар гүлдеп өскен күн жасында өстім қандай боп күмісте тартасындай боп олам деген ой бар ме тәппәқ шолақ шаладай боп жасында болдым балдырған талайды сөзге қандырған сол балдырған кезінде аштың отын жандырған алпысқа келдім жамағат көрмедім ешбір жаманат қалдырғанды тапсырдым сұраған жанға аманат Вау. Гайхалтай. Бахканат өнөөдрийн уралдаанд бас өрмөц оролцож байна. Хөөми орж ирж байна сонин. Казах түмэн бас хөөмилдэг гэдгийг бас бид харж байна. Ингээд шүүгчдийнхаа сэтгэлийг сонсъё. Канат багшаасаа. За баярлалаа. Сайхан дуулж байна. Ястаа шиг казах ирчүүд ямар байдаг, яаж дуулдаг, ямар онгоцтой байдгийг харуулж чадж байна. Хувцсоноор нүүр царай сайн харагдаж байна. Шөө дараагийн шатанд үлдвэл хувцаа дэвш соёлж тэр годлон модлоос ихтүүлээ сайхан хувц юмсарэ. Амжилт хүсье. Сайхан дуулж байна. Баяр хүргэе. За бацаахан шүүгч. За үнэхээр гоё байна. Цавчин өндөр уулсын жигүүртэн цуцаж туулдаг цаг хугацааны зүүсгэл хувцсанд нь шингэж гэрэлтсэн. Ийм тэргүүн өндөр казах түмний соёлыг ирж үзэж байгаадаа сэтгэл дүүрэн байна. Үнэхээр сэтгэл өндөр байна шүү. Дараагийн шатанд илүү ихийг үзүүлнэ гэдэгт итгэж байна. Амжилт хүсье. За баярлалаа. Бидэгт шүүгч маань Та нэг дөрвөн мөр хэлье гэж. Үгүй яг бодлоод байгаа. Ер нь тэгтээ бол яг тийм гоё нисэж байгаа бүргэд шиг тийм гоё дуулалттай юм байна. Ямар гоё өргөн цар хүрээтэй юм бэ? Энэ дууны тэр доошоо доод явж байгаа өнгө тэр дээшээ явж байгаа амар гоё тийм цацар. Өөрийнх нь өөрөө тэгээд яг тийм бүргэд мөрөн дээр бүргэд гар дээр ингэ суулгацсан юм шиг гоё тэгж дуулж ш. Дуулалт нь баяр хүргэе. Үнэхээр гоё. ер нь Бахканат маань бүргэд ч байхгүй бас. Тийм байна. Бүргэд байдаг. Тэгээд үн чинь нөгөө нохоод ижэвэл нохоотойгоо адилхан болоод бүргэд ижэвэл бүргэдтэйгээ адилхан болоод тэгээд бүргэдтэйгээ амар адилхан болцсон. Гайхалтай хамар тий энэ хууз мууз үнэхээр гоё ийм нэг уулын ирсүүд гэж байдаг. Уулын казак ирсүүд гэж байдаг. Үнэхээр бахархам сүрдэм тэр нүдний цавчаа эдэр бол яг л бүргэд байгаа байхгүй. Бахканатаа баяр хүргэе. Амжилт хүсье. Баярлаа. Дараа орвол яг бүрэн хувцсалж гоё юм байна тийм ээ. Хувцс нь бүрэн байвал их гоё юм байна тий хувцс дээр шалгарал. Тэр нөгөө доогоороо жоохоо тийм бол өөр болчихж байгаа юм байна. Тэгээ дээгүүр нь харчоо доогуур. Тий ингээд доогуур дараа яач тий. Баярлалаа Бахканат. Зураглаачд ингээд тайрч болно шүү дээ. Тий. Манай зураглаач нар дээгүүр нь авчираа. За манай казак бүргэгчин залуу. Бахканатаа баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Яста ганга юм болж байна. Манай баяр гэж дуулж байна. Дэмжигч Арудана компани. Түрк чанарыг Монголд. Тэмгөө байтах бэр агаштай дэмэдэг. Хайрлagаш минь лонгсон сүмэн
Улаан хус сумаас оролцож байгаа Бахатнад байна. Миний дуусан дуу бол Укула Абрагийн дуу Галдаргаан гэдэг дуу дуулсан. Энэ дуу маань казак үндэсний өв соёл, мөн бүргэдийн тухай дуу байдаг. Казак угсаатны өв соёл бүргэдтэй салшгүй холбоотой байдаг. Өвөг дээдсийнхээ өв соёлыг уламжлан бий бүргэдчин болсон. Өвөг дээдс маань бүгдээрээ ан агнаж, гаршуулан сургасаар ирсэн уламжлалтай. Миний өмссөн энэ малгай бас бүргэдийнхээ барьсан үнээр хийсэн малгай. Манай нутагт жуулчид их ирдэг болохоор би дуугаан дуулж, бүрэгдэн харуулж, өв соёлоороо бахархаж амьдарч байна. Түмэн олондоо Наурызын баярын мэнд хүргье. Қатысушыларға сәттілік тілеймін. Келе жатқан енді Наурыз мерекеміз құтты берекелі жыл болсын. Баршамызға амандық болсын. Эмжигч Баян-Улгийн аймгийн авто замын ашиглалтын Жол компани Алтан шар зам Улзитэй байг. Дараагийн оролцогч маань мөн одоо сагсай сум гэж бас бүрэг дээрээ алдартай манай бүрэгчдэрийн алдартай сум байдаг. Сагсай сумнаас оролцож байгаа Арманбекийг урьж байна. Арманбек маань бас манай Монголын казакийн өөрсдийнх нь зохиол өвгөдмийн казакууд гэдэг их сайхан тийм атам казак буюу өвгөдмийн казакууд гэдэг гайхамшигтай сайхан дууг хүрэхэд бэлэн болсон байна. Арманбекийг урьж байна. Атам қазақ болған соң арғымақты жаратып, бәйге қоспай кетпеймін, қосылған топты қара деп, әңгіме тоспай кетпеймін, жалқашыдан атырған қосқа бармай кетпеймін, ауылдағы шақырған асқа бармай кетпеймін. Қазақ деген халқымның бағаламас салтын кім, қазақ сырын көрде біл, біздің қазақ ер көңіл. Қазақ сырын көрде біл, біздің қазақ ер көңіл. Атам қазақ болған соң той кездессе ауылда, айтыспай бір кетпеймін, көкбөрді алып бауырға тартыспай бір кетпеймін. Ай жараға қиылған қымызды алмай кетпеймін, қыз қуарға қиылған бір қызды алмай кетпеймін. Қазақ деген халқымның бағаламас салтын кім, қазақ сырын көрде біл, біздің қазақ ер көңіл. Қазақ сырын көрде біл, біздің қазақ ер көңіл. Атам қазақ болған соң аспандағы қыранды қондыра алмай кетпеймін, қоңырлатып бір әнді домбыра алмай кетпеймін. Қазақ ата баласын елеңдетпей кетпеймін, көсілген кең даласын өлеңдетпей кетпеймін. Қазақ деген халқымның бағаламас салтын кім, қазақ сырын көрде біл, біздің қазақ ер көңіл. Қазақ сырын көрде біл, біздің қазақ ер көңіл.
За сайхан байна. Казак төмнөрөө бахархаж багтсан энэ гайхалтай дууг хөргөж байгаа дүүтэй сайн сайхныг хүсье. Монгол улсын ардын жүжигчин Гиватолдо гэж хүн бол одоо Монгол орон даяар энэ дууг бас хүргэж олонд хүргэж ирснийг одоо би санаж байна. Тэгээд шүүгчдийнхаа сэтгэлийг сонсъё гэж бодож байна. Ингээд канат багш. Ер нь энэ дууг сайн дуулж сайхан тэмбэртэй сайн гой холоотой хүүхэд байна. Гэхдээ энэ дууг дуулахын тулд ерөөсөө тэр дуун дотор орж амьдрах хэрэгтэй. Шөөж ах хорсолж өгөх хэрэгтэй. Хэд унжуу бай. Зүгээр ингэж дуулж ясээс тэр үгнүүдийг тэр фраз болгоныг тэр нуглаа болгоныг сайн гаргаж өг. Дараагийн шатанд орох юм бол бишээ сайн дуу бэлдээрээ тэр би дахиндаа хийж байгаа шүү дээ. Энэ дууг Жанатбек гэд манай дуучин сайн дуулдаг. Тэр ах нараасаа зөвлөмж аваарай. Амжилт хүсье. Баярлалаа. За бат сайхан шүүгч. Энэ юу гэдэг дуу вэ? Агуулгын өөгд тийм байна те. Ер нь тийм юу дуугийн хувьд сайхан тийм баатгалдаг дуулж шүү дээ. Ер нь бол доод өнгөн тэр их гоё байна. Тэгээ бас би бас сайн мэдэхгүй гэхдээ доомбортойгоо их сайхан харьцаж явах шиг байна. Миний ажигласнаар бол тэр доод зөөлрж байгаа хэсэг, чангарж байгаа хэсэг их сайхан авч байна. Баяр хүргэе. Ер нь их сайхан нийлэмжтэй байна шүү. За тэгээд хэрвээ тэнцвэл дараагийн дуугаа сайн бодоорой. За баяр хүргэе. За баярлалаа. Амжилт хүсье. Ингээд оролцогчоо цаашаага уулзалтын танхим руу өрж байна. Монгол төмний энэ сайхан өнөөдөр орон хязгаар баян үлгийгөөс явагдаж байгаа баян үлгийчүүд дуулж байна гэж одоо өв соёлыг түгээндэд гэрүүлж Монголын үндэсний малчин телевизээс зохион байгуулагдж буй энэ сайхан уралдааны маань сая 3 оролцогч бол дараалан доомборт 3 оролцогч бол та бүхэндээ үзэгч түмэндээ одоо дуугаа хүргэлээ. Дэмжигч Баян Улгийн аймгийн хөгжим драмын театр. Дөнгө байтаг бэр агаштай дэмдэг. Менің есімім Қабдешұл Арманбек болады. Сақсай сумыны бірінші бақтың ауданында дүниеге келген. Бірінші бақта малшының баласымын. Сақсайдан 2 жігіт келдік осы қатысушыға, осы сайысқа. Мен болғанда Солдатхан Орайхан ағамыздың атам қазақ болған соң деген әнін алып келдім. Қатысқан барлық қатысушыға енді сәттілік тілеймін. Асылбек ағамыздың ұйымдастырған бұл іс-шарасы бізге өте бір үлкен жоба болды. Және де осы малшын телевиз келіп бізде үлкен жаңағы телевизияға береді. Сол шығарып жатқанда біз үлкен рахмет айтамыз. Біздің өлгейімізде осындай іс-шара бір алғаш рет көріп отыр мен өз басым. Бұл жаңағы біздің қазақ жалпы өз мұңғыл ағайындар, барлық ағайындарымыздың өнерін бағалап рахмет осындай іс-шара жүргізгендеріңізге. Дэмжигч Баян Улгийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газар. Дараагийн оролцогчийг би та бүхнийхээ өмнө хүндэтгэлтэйгээр урьмаар байна. Энэ оролцогч бол Улаан улс сумаас оролцож байгаа Айдос гэж сайхан залуу байгаа юм байна. Айдосыг тайзнаа хүндэтгэлтэйгээр урьж байна. Айдос. За тэмцээн маань сайхан үргэлжилж байна. Ирхэм хүндэт манай оролцогч маань гарч ирэх хоорондоос хэлэхэд дэмжигчтэй алдаршуулан танилцуулах нь бас хөтлөгчийн үүрэг Шарвийн хаж давлет захиралтай 5 богд центр компани хамт олондоос өнөөдрийн энэ сайхан уралдааныг баян үлгийчүүд дуулж байна. Уралдааныг дэмжиж байгаад талархал илэрхийлж Айдосын дуугаар мэдчилж байна. Ассалаумағалейкум қадірменді халқым. Мен Лаңқысынынан келген Айдос Қизатқанұлы деген балаларыңыз болам. Менің орындауымда сөзін жазған Нәбидолла Құдайбергенұлы, әуені Шәрбет Құсманқызы, орындауымда Бөтен қыз әні. Қарсы алыңыздар. Жүрдімнен жанарында таңға жайып күн күлген кербез түннің кейіпкері болған жан жүрегіме нұр құярын кім білген
кербестінің кейіпкері болған жан жүрегіме нұр құярын кім білген күлімсіреп қарағаны сүйкімді жанарына жас ұрғандай мың сырды ол ән салса мүлгіп тұрған әсем бар бал бақытпен тербетілер бір түрлі ол ән салса мүлгіп тұрған әсем бар бал бақытпен тербетіле құлпырды құрметіңді артық көріп басқадан тілдесуді телефоннан бастағам суретіңді күнде көріп жүрсем де айлы түнде бар сырымды ақтарам түнгі аспанда жымыңдайды жұлдыздар жүрегімді тербетеді түнгі ызғар құс жолынан сәлем айтып тұратын кездеспей-ақ ғашық еткен бір қыз бар құс жолынан сәлем айтып тұратын кездеспей-ақ ғашық еткен бір қыз бар көрмеген алыстағы бөтен қыз мүмкін біздер кездеспей-ақ өтерміз қос жүректің қосылайтын бос әнін мүмкін біздер ол арманға жетерміз қос жүректің қосылайтын бос әнін мүмкін біздер ол арманға жетерміз қос жүректің қосылайтын бос әнін мүмкін біздер ол арманға жетерміз За баяр хүргэе. Хөөхөө хүү юм да хөөхөө хүү. Өөртөө л дуулж байгаа юм шиг нэг гоё тийм сэтгэлээсээ дуулсан баяр хүргэе. Ингээд Айтус дуучны маань, оролцогчийн маань шүүгчдийн сэтгэлийг сонсъё. За сайн байна уу? Сайн. Тэр тайзны соёл хувцлууд тэр дуунд амьдарч байгаа айтайхан харагдаж байна. Сайхан гоё харагдаж залуунаас гэж ийм сайхан дуу хөгжимтэй сайхан нийлүүлж ингэж дуулж байгаадаа ах нь их баярж байна. Дараагийн шатанд тэнцвэл өшөө сайн ритми хөгжөлтэй сайн хөнгөн темпераментийн дуу дуулаарай амжилт хүсье байна дөө. Баярлалаа. За баярлалаа. Хоёр шүүгч маань санал. Ямар төрлийн дуу вэ? Энэ бүдүүн қыз гэж авторский одоо зохиолтой одоо манайхаар бол нийтийн дуу зохиолын дуу. Нийтийн дуу. Кабидулдагийн, Набидулдагийн үг Шарбатын хөгжим гэдэг ийм юутай бүдүүн қыз гэдэг дуу байна. Одоо энэ ч одоо ямар охин гэх ямар ч бас нэг юм нэг канат багш мэдэнтэй тий. Нэг юм тусгай охин. Танихгүй тийм танилцаж амжаагүй. Тэгээ ер нь дууных нь философи нь бол бэлгээ хөгжмийн зохиолч ерөнхийдөө зөв дуулаад байгаа. Ингээ юм нь бүтэхгүй байгаа залуугийн дуу та. Танилцаж амжаа. Тэгээ ер нь манай Бацаахан яруу найрагч юм нь миний үзээг үзэцэг гэдэг дуу байдаг. Ер нь тэрнтэй утга агаар нэг дуу байна. Тийм үү Бацаахан? Яг үү. Бацаахан тийм хөөрхөн юу байна? Бас яг агуулмжаа илэрхийлж чадчихэв. Миний хөө тэгээд дараа яавал ахын дөө микрофонтойгоо битээ зодтолтоор за. Чи сая микрофонтойгоо аюу их түүртэд орооцолтоод биш тийм ээ. Тий. Тэрийг сайн анзаараарай. Тий, микрофонтойгоо аюу их зодтолтчихэд ингээ барайл үзээд
анх удаага наадахтайгаа уулзж байгаа юм уу? Тийм л юм шиг байна да. Сая дууныхаа охин микрофон хоёртойгоо л анх удаага уулзж байгаа юм байна шүү дээ. Тийм л сэтгэлгээтэй байлаа. Баяр хүргэе. За баярлалаа. Тэгээд баян хэлгийчд дуулж байна, үргэлжилж байна. Уралдааны маань оролцогч найз охингуу Айдос маань дараа жил одоо найз охинтой болж өнөр өдгөн болохыг бас энэ Наурзын баярын гэгээн өдрүүдээс хөсөн өрөөё. Алдар ташлыг сонсъё. Баярлалаа Айдос та амжилт хүсье. Ярилцлагын коридорд таныг урьж байна. Дэмжигч Asmina Star компани. Тэмгөө байтах бэр агаштай дэмдэг. Мен өзім Айдос Хизатхан улаан кусмандан келдім. Улаан кусманда өзім малчымын. Намайг Айдос гэдэг. Улаан хусмаас оролцож байгаа малчин залуу байна. Анхудаа сошиалоор энэ тэмцээний тухай үзээд оролцож байгаадаа баяртай байна. Тэмцээнийг зохион байгуулж байгаа Аслбек ахтаа баярлалаа гэж хэлье. Надад маш их таалагдсан тэмцээн байлаа. Бүтэн хийс хэмээх сайхан дугаа дууллаа. Тайзан дээр гарахдаа маш их сандарсан, гэхдээ сайн дуулсан гэж бодож байна. Анхудаа том тайзан дээр гарч байгаа болохоор хүмүүсийн дэмжлэг сайн байсан болохоор урам өгсөн. Харин тухай дууг сонгож дуулсан, харин тухай дуу ер нь сонсох дуртай гэрлэж амжаагүй яваа. Арқасында жақсы орындадым деген үміттемін. Барлығына сәттілік тілеймін. Дэмжигч Эм ханган нийлүүлэлтийн Илан фарм компани. 32 дугаарын оролцогч Эргавлын алтан нэг тайзнаа өрмөр байна. Өнөөдрийн бас баян үлгэж дуулж байна. Уралдааныг дэмжиж, соёлыг дэмжиж байгаа эрхэм ивент тэтгэгч Озотын сэрэг захиралтай Арудана компани хамт олондоос нийт үлгэжүүдийнхээ өмнөөс Наурзын баярын мэндийг өргөн дэвшүүлж энэ сайхан Эргавлын алтан гэдэг баян үлгийн аймгийн оролцогч багш бүсгүйн дуугаар мэндчилгээ хүргэж байна. Ингээд тайзнаа Эргавлын алтан таны хүндэтгэлтэйгээр урьж байна. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт үзэгчтэй, шүүгчтэй та бүхэнд энэ өдрийн амгалан айлтгая. Жанымда шам жарық етті бір арай әуенім жаңа табылды әніме менің орабы солай салденген әніңді өзің кел жалға сағыныш болсаң арман не сағынатұғын сен барда сағынатұғын сен барда арманға ақ еркенім сыңсиды дәл мендей сені жалғанда жаным ау сірә кім сүйді
За баярлалаа. Алтан явахгүй хоёлаа байж. Хоёлаа энэ шүүгч нартай бас тайлангаа тавь. Шүүгч нар чамайг хараад одоо яг ингээд уярсан уу, яасан те дуунд чинь орсон уу гэдгийг бас сонсомоор байна. Энд уярдаг хүмүүс бас их сууж байгаа. Манай Бодар цамын эзэн бас цаахан яруу найрагчдын бүсгүй хүний хоолонд их уярж идэг гэж би бол мэднэ. Одоо тэгээд айгүй гоё хайрын тухай дуулда. Яг тэгээд уярсан. Бацаахан угаасаа хамгийн дөрөв микрофон авч байгаа байхгүй. За ингэ шүүгчдийнхаа сэтгэлийг сонсъё. Энэ яг ямар учиртай дуу вэ гэж ахаас асуусъя. Хайрын тухай дуу. Ах тэгсэн чинь битгий давар гэдэг дуу гэсэн байхгүй юу? Энд бас их харамлж тэгсэрнэ ийм гоё охинд нэг дөрвөн мөрд зориулж байгаа чи үг хэлээрээ гээд. Тэгээд битгий давар гэдэг нь одоо надад зориул дөрвөн мөрдөө өөртөө зориулж хэлж байгаа юм шиг байгаа. Энэ ахын ухааныг одоо идэр залуу бүргэд чиг омглон залуусан чуулсан инж гоёлгүй охид нь ичийн гэвлүүрээ зүүсэн сүрлэг алтай уулсын сүүдэр чимж нутгалсан сүр жохлонд казахын дуу хуурыг хүндлэмүү гэж дөрвөн зориуллаа болж байна. Баярлалаа танд гэлээ. Тэгээд за үлдсэн шүүгч дараагийн даваанда амжилттай дуулаарай. Илүү өөртөө ихтэй. Ер нь тэгтээ жоохон зориг муутай бай шүү. Сандараад орж ирээ сандарчлаа бүр. Тий, тэгээд одоо бол сандралч гарч байгаа үстэй ингээд. Энэ хөгжмийг нэг тон буюу нэг өнгө дээшлүүлсэн зүгээр байсан. Дээшлүүлчих үү? Тий. Энэ дордчиж. За. Уул нь хэрвээ яг жоохон дээшлүүл нэг бодог дээшлүүлэх бол байх уу? Үндсэн дуучны өнгийн нэг сонсч үзэх гээд байхгүй юу? Араа дордчоод байна. Яг энэ бүсгүй яг метраж нэг ямар шохон гэдгийг сая тодорхойлогдсонгүй л дээ. Тийм үү? Тэр үгэнд амандаа дуусаар бол таарчлаа. Амьдаар нэг дуулчих уу? Нэг жоохон дээгүүр нэг дуулаад үзээш. Бас тийх үү. Өөр нэг дуу аялж үзэх юм уу? Тийм. За тэгээ. Хөгжимгүйгээр хоолойныхаа чадлыг харуулад. Тэгээ хагас тон дэслэлэл. Байхгүй юу? Байхгүй юу. За зүгээр. Ерөөсөө тэгээд хайрын тухай дуу юм байна тий. За. Баярлалаа. Шүүгч нартай баярлалаа. Гараад баг сэтгэл байхгүй тий. Манай Бацаахан бидэгт хоёрт бол үнэхээр бас дурсамж сэтгэл үлдээж чадсан байна. Манай Бацаахан тэр болгон бүсгүүчүүдэд бол шүлэг зориулдаг хүн биш санагдаад байгаа юм. Тэгээд сая дөрвөн мөр зориулж байна. Баярлалаа. Тэгээд амжилт хүсье. Тэгээд таныг уулзалтын цэг рүү урьж байна. За баярлалаа. Дэмжигч Казак хоолны тансаг амт Тата орчин Дарига ресторан. Тэмгүү байтах бэр агаштай дэмэдэг. Тав хүнд өнөөдрийн амар амгалан айлтгая. Миний би Эрхавл өвгтөө Алтан Баяулгийн аймгийн ерөнхий боловсролын 4-р сургуулийн Монгол хэл уран зохиолын багш хүн байна. За миний би багаасаа дуун дуртай хүн. Тэгээд нэг тайзанд гараад дуулж яваагүй. Тэгээд ажлын талбарт гараад өөрийнхөө одоо дуулах авьяасаа нээсэн гэх юм уу. Өөрийгөө таньж мэдсэн. Тэгээд ерөөсөө хүнд авьяасаа нээхэд ерөөсөө хизээч оройтдгүй юм байна гэдгийг ойлгоод энэ тэмцээнд нэг орж үзье гэд орж үзэж байгаа. Тэгээд том одоо ингээд тайзанд гарч байгаа анхны тохиолдол байгаа. За миний дуусан дуу болохоор хайрын тухай дуу. Эмэгтэй хүн хайрлагдсандаа бахархаж баярлаж байгаа тэр сэтгэлийг илэрхийлсэн Чалхмаал гэдэг энэ дуу байгаа. Энэ дуу маань Талгаад Ачвайг гэдэг хүний зохиосон дуу байгаамаа. Тэгээд яагаад хайрын тухай сонгосон бэ гэхээр энэ дууны одоо тэр хөг ай надад одоо дууны
өнгө айс надад таалагдсан. Надад өөрт минь тохирсон болохоор энэ дууг сонгож авсан байгаамаа. Шүүгчд маш сэтгэл өндөртэй байлаа. Тэгээд Яруна аригч маань дөрвөн мөрт надад зориулсан. Эндээ бас баярлаж бахаргаж байна. Өөрийгөө анх удаа гарахтаа бас тайзан дээр гарахтаа сандарлаа. Тэгээд дараа нь бас өөрийгөө олж авлаа. Багш хүн чинь одоо аль мэрэгжлийг эзэмшсэн төгсөн байх ёстой гэж үздэг. Гэхдээ би энэ миний одоо сонирхол тэрний үүднээс би бас хаяа дуулдаг учраас за нэг арт түмний дундаас гарч ирж байгаа юм байна. Арт түмний дунд хүмүүс яаж дуулдаг юм би бас нэг дуулж үзэх юмсан гэсэн хүсэл тэмүүлдэ хөтлөгдөөд өнөөдрөнд орж ирсэн болно. Тухайн байгалийн гайхамшигыг тухайн хүмүүст шингэсэн байдаг учраас манай Алтай одоо ийм үзэсгэлэн төгөлдөр газар бид нар амьдарч байгаагаар манай эмэгтэйчүүд бас ууж уухан үзэсгэлэн төгөлдөр ийм хүмүүс байдаг. Манай Казак арт түмэнд хэлдгийн нэг гараараа үлгийг бүүгэлээд хоёр дахь гараараа дэлхийг ингээд бүүгэлээд явдаг гэд тэрэн шиг манай Казак бүсгүүшүүд мундаг бүсгүүчүүд байдаг. Мэргэжлээ ч гэсэн авч яваад ар гэрээ ч гэсэн авч яваад өөрийнхөө сонирхол бүх зүйлээ ингээд авч явдаг. Би Казак эмэгтэйчүүдээрээ бахархдаг. Тэгээд ингээд хичнээн одоо нас агсан ч одоо 40 50 миний харснаар 70 80 настай бичгсэн 60 нас хүрсэн ээжүүд маань сууж байлаа. Ийм эгч нар мөн өөртөө итгэх итгэл за миний одоо сонирхол гэдэг үднээс тэр өөрийгөө олж нээж байгааг нь хараад би бахархчихлаа. Би одоо 40 нас хүрж яхад би хөгшөрсөн байна гэд өөрийгөө бодож исэн чинь тэр ээж нараа хараад бүр одоо омгшжээлаа. Тэгэхээр хүн дээрээсээ өөрийнхөө авьяасыг нээх эсвэл өөрийгөө таньж мэдэх өөрийнхөө сонирхлыг олоход хизээч одоо цаг хугацаа оройтдгүй гэдгийг бас ойлгож авлаа. Энэ тэмцээнд оролцсноор хамгийн гол нь миний хувьд бол ийм одоо алтан тайзанд анхудаа гарч энэ хүмүүсийн дунд ингээд дуулж байгаа надад бахархалтай санагдаж байна. За нутгийн зүүн олондоо болон Казакийн арт түмэнд Наурзын баярын халуун мэндийг хүргэе. Өрсөлдөгчдөө амжилт хүсье, өөртөө ялалт хүсье. Баярлалаа. Дэмжигч Баян Улгийн STY Баян Улгийн аймгийн социал-демократ Монголын залуучуудын холбоо. Тийм ээ, өнөөдөр Наурзын баяр зориулсан малчин телевизээс зохион байгуулж буй Баян Улгичүүд дуулж байна. Уралдааны маань өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн дугаартай хамтран ажилласан энэхүү нэвтрүүлгийг, энэхүү уралдааныг дэмжиж ажилласан Эрик Захиралтай Илам Фарм компани хамт олондоо баярлаж байгаагаа бас энэ дашранд илэрхийлмээр байна. Ингээд өнөөдрийн уралдааныг шүүсэн эрхэм шүүгчдийн түмэн олонныхоо өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж байна. Сайн сайхны өрөөлтөөр дараагийн дугаарт уулзлаа. Түр баяртай эрхэм үзэгчтэй Баян Улгичүүд дуулж байна.